Ёо яг шатлаа. Сайн бацгаана уу? Өнөөдөр би өдөр тутмынхаа нүүр бодлыг хийх гэж байна. Энэ амар болсон арьстайгаараа шууд ингээд бичлэг хийж байгаа даа. Үнэхээр өөрөө бахарах чи шүү бас л. За тэр яг уу. Сая ядж байхад яг шүлтэй, халуун шүлтэй хоол идсэн чи бүр нэмээд улаагаад хүс урсаад бүр амар болж байна. Нүрээ дахиад нэг хүүтэн усаар угаагаад нарны тус бейс дрэ төрөгчөө дэрий. За болчлоо. Сүүлийн үед ингээд миний энэ яг нүдний хоёр хажуу талаар ингээд айгүй их юм гараад унсан. Тэгэд энийг бол би угаасаа 100% нойртой холбоотой байх гэж бодож байгаа. Нойроо би яг яаж зохицуулахаа ерөөсөө үгүй яаж ингээд хэвэн болох тал дээр ерөөсөө мэдэхгүй байна. Ерөөсөө болохгүй байна. Тэгэд уцаа ингээ хүчээр уцаа оролдохоо болоод унтыг гэхээр би болохоор ингээд амар их юм ингээл төсөөлж боддог. Ялангуяа орой орондоо орчхоор л бүр ингээд муухай бодлоод орж ирэл унтаж чаддаг байхгүй юу. Тэгэд уцаа үзчихэж л яг сарндаг. Тэрийгээ би айгуу засах хүсэлтэй байна. Гэтэ үнэхээр яг яаж гэдгийг мэдэхгүй л байна. За тэр яг шууд гол юм даарэ. Энэ айхтар бас арьсаа гоё арай нэг гайгүй болгож үзүүлье. За эхлээд би өмнө нь хийх юмнуудаа ол хийчихсэн байгаа. Одоо шууд кремээ түрхий. Энэ болохоор Dior-ийн шинэ гарсан фондашн байгаа. Гэхдээ одоо нөгөө жоохон айгүй юм цацарч гараад идэм билээ. Боломжтой шахахгүй бол за ингээд ингээд миний арьсан дээр ингээд өнгөн шаал өөр харагдаж байна тий. Юу шүү? Яад амар ханах болчих юм. 1.5 гэж уншаа бата. За 1.5 neutral гэдэг өнгөн шүү. Одаагт яг тол хэрэгтэй байна. За дараа нь спонжороо ингээд чиглээд сайхан тараагаад хүзүү юм нэлгой тарагч юм. За ингэж харагдчихээн. Эхний байдлаараа. За одоо болохоор би надад болохоор бас юм stick foundation байдаг. Энэ болохоор 2 neutral гэдэг өнгөн юм байна. 2 neutral. Энэ болохоор надад яг арай бордод хамсандаа захгүй. Тэгээд би сая захихтаа 1.5 гэдгийг нь авсан. Одоо энэгээрээ энэ хараа бүр ингээд дууссан. Ингээд. Гэтэ яг нэг юм байгаа болохоор энэгээрээ би энэ хоёр хажуудлынхаа энэ муухай сорвиг дараад энэ бол бас өө даралт нэлийн сайн. Тэгээд өөр хаан сар байна. Одоо энд нэг жижиг юм байна. 2 гунгийн зураасаараа бас явуулнаа. За яруу гайгүй. Нэг ингээ харуулж. За
Ингээд амар дэжгүүлчих жоос тээ. Одоо яг ингээд 100 болоод боролцсон байгаа ч хэлэхгүй 2 гэдэг номер нь илүү таарад байгаа юм шиг. За одоо яг нүүр маш шингэчгээрээ хөөзүүдийг уусаад гайг болчих واخа. За одоо юу яа? Шууд павтра төрхий. Энэ байна сая бас шинээр захиалсан. Энэ болохоор ямар ч өнгөхгүй. Ингээд ерөөсөө ингэж амар авагдж байгаа нь мэддэгдгүй мөртлөө энэ гялгарыг айгуу сайн дардаг. За. Харж байна уу? Гэлажин тий. Арай нэг бүрсгэр болсон байгааз. Би ерөөсөө нөгөө нэг юм гялтгар арсанд бол нэг дуртай биш. Надад ингэ нэг тослогдсон юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр павдрараас яхаа. Мат болгоод өгөх дуртай. Яг ингэ тийм нялцгар мэдрэмж авах би өөрөө үнэхээр дургу. Яблц. Одоо миний яг тэр эхлүүлэхдээ ямар байсан арс одоо ямар болсон байгааг хардаа. За ингээд суура тавьж аагүй болоогүй штий. Блаш төрхнө. Энэнийг бол би бараг зөвхөн ганц ягаан өнгийн л ашиглаж байна. Гэтэ яг нөгөө гурыг нас хэрэгэлсэн байна. Ингээд тавьчул яаж юм. Ингэж инээж агаад нэг бүндэж байгаа хэсэг дээрээ жоон тод. Мэдэгдэж гинөө харагдаж гинөө юу юм. За. Ингээд өөрөө цаанаас бүр ингээд амар юм. Гэрэлтэй болгоод өчөж байгаа биз. За. За тэгсний би болохоор ерөөсөө гэрэл сүүдэр. За яг сүүдэр ашигладгүй, ерөөсөө ашигладгүй. Гэрэл сүүлийн үед бол жоохон төрхмөр айдж байгаа. За. Одоо гэрэл болохоор бас энийг ашиглаж байгаа. За ер нь нэг хамарныхаа үзүүрт тэгээд ирүүндээ. Тэгээд одоо энэ бол бас юм гэрэлтэй болсон болохоор энэгээр гэрэлтэй байх ямар ч шаардлагагүй. Тэгээд нүдээ бодож дуусныхаа дараа нүднийхаа яг энэ хоёр талд. За бас одоо хөмсөг. Эхлээд үзүүрийн ямар санаа зорч байгаа. Үзүүрийг нь сайхан тодруулаад
Тэгээд урагшаага энэ доод хэсгийг нь тэгшилж жигдэлж өгөөд надад болохоор ийм бор шаргал биш нэг тийм саарлтуу өнгө зохих юм шиг санагдаад байдаг. Гэтэ би яг тийм гоё саарл өнгө юус олж чадахгүй. Саарл юм байна гэж авахаар л бор байгаад байгаа. Тэг миний хөмсөг юм өстэй мөртлөө айгу бүдгэн. Тэгээд хүн амт намайг холоос яг ингэ бодоггүй явж байгаад харчаад хөмсгөө яатсан гэдэг. Бориг хөмсөг ийм шүү. Уг нь өстэй байгаа. Мөртлөө бүдгэн. Энэ жоо өргөн болчихгүй юу? Энэ камерын дээрхт бүр яа тийм амар тод харагдаад байгаа юм бэ? За нөгөө нэг ярч их бүдэг биш ээ. Айгу бүдэг хөмсгтэй гэж жаад гинт хөмсгөө бодчихгонгууд ингэж харагдаад байгаа юм хта. Нүд мөдө бодоогүй болохоор ингэж юм болов уу? Ингээ харахаар зүгээр л. Тэгээд ингээд хоёр хөмсөг маань жоохон нийлэх гээд байгаа юм шарагдаад байвал спонжороо арилгаад тараагаад өгнө. За одоо нүдэд тэнд. За миний нүдчтэй амархан дөө юугасаа тэгж янз бүрээр гоё будаж чаддаггүй болохоор ерөөсөө л нэг л өнгө. За өсрөөл хоёр өнгө л ашигладаг. За нүдэ буддаг багс маань байна. Энэ болохоор манай ээж надад өгч исэн. Тэгээд энэ хугацаанд бас болоог байгаа болохоор би одоо хүртэл хэрэгжилж байгаа. Тэгээд угаасаа яг ийм гоё өнгөнүүдтэй болохоор яана ямар юм бэ харуулхад. Ийм гоё өнгөнүүдтэй болохоор би ерөөсөө хайч чаддаггүй. Хугацаанд дуусаагүй шүү. Хугацаанд дуусвал мэдээж шууд хаяа штэ. За тэгээ би эндээс болохоор энэ голын яна яг харуулах гэхээр амар санаа зовоод байна. Одоо ингэж байгаад тэгээд би чинь нүрээ болохоор 10 жилдээ хэддгээр ангиасаа юм бэ? 7 дугаар ангиасаа бодож эхэлсэн. Нилээн эрт бас л маяглаж байхгүй юу? Манай найзууд би тэд бүгдээрээ л яг маяглал айгүй эрт нүрээ бодож эхэлсэн. Тэгээд тэр үедээ мэдээж гоё сайн бодож чадахгүй. Манай гэрийнхэн гэтээ ээж хэлдэг байсан юм аа. Хөмсгөө амар тод боддог гэсэн заяа. Тэгээд манай сургуулийн багш нар дээр манай ангийн охтуудын ганц минийч биш манай ангийн охтууд бүгд амар тод хөмсгөө боддог гэсэн. Тэгэл хідэн сармагч шиг юмнууд яваадах ингээд амар тэгж загнадаг байсан. Тэгэл тухайд биднэрт тэр үг мөөнөр самаагүй санагдал өөртөндөө л гоё харагдаж байгаа гэл. Тэг явдаг ээжтэй. Одоо бодоход шал Монгол байсан байхгүй. Тэгэд ингээд амар тод хөмсөгтэй тэгснээ нүдээ ингээд цөм цохиулсан юм шиг. Цөм цохиулсан юм шиг ингээд амар сонио бодчихдог байсан. Тод өнгөөр ч юм уу мэдгүй нэг бор хар өнгөөр ингэж бодсноо доотлын цэндээ адилхан яг тэрүүгээр будаад. За одоо би сая ингээд энэ хоёр өнгийг ашиглаж будсан зүгээр яг юм энгийн бор нүдтэй гэтээ бор биш юм улбар харагдаад байгаа. Би бас яг тийм гоё бор тийг нь олж авч чадахгүй байгаа. За тэгээд одоо энэ үгээрээ дахиад энэ нүдний хаянд энэ одоо юу юм бэ? Ингээд тодруулж өгдөг. Ингээд арай нэг
юу юм шиг нүд ингээд арай нэг тодроод томроод тэгж харагддаг юм шиг санагддаг надаа. За. Тэгээд миний нүүр бодолтой хамгийн чухал уруул болон сормоос хоёр болсон. Сүүлийн хэдэн сараас гэх юм уу. За юу яч эхлээд нөө нүднийхаа энд гэрлээ тавьчих. Тэгээ хөвчлээ ер нь бол гэрэл мэрлээ хуруугаараа тавьчих тийм үү яг үнэндээ. Мэдэгдэж байна уу? За. Тэгснэ одоо болохоор сормосоо бодъё. За энэ сормос төр үйлчлэгчийг ашиглана. Мэдээж бас Dior. Тэгээ энэ бол угаасаа үнэхээр сайн. Би өмнө нь зүгээр яг ингээд зүгээр л нэг жижиг юм гоо сайхны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэндээс дэрвэлэгчээ авдаг байсан. Тэгээ ерөөсөө ингээд амар ингээд сормоос зулгаагаад бүр ингээд 4-5 ширхгээр баг ингээд зулгаачихдаг. Тэгснээ ерөөсөө олигтой дэрвэлэхгүй буцаад ингээд буучдаг. Тийм байгаа цахгүй юу. Тэгсэн чинь энэ болохоор бүр үнэхээр гоёсэн. Одоо надад ингээд энэ дээр ингээд үлдсэн тогтсон сормоос нэг ч байхгүй. Тэгээд ингээд хивээ барих юмсэндээ айгуу сайн. Тэр нь гэтээ сормосны будгандаа байдаг юм уу? Эндээ байдаг юм уу? Би сайн мэдэхгүй л юм л та. Ямар ч тач тэгж анзаарчихсан. Айгуу илт анзаарчихсан. За ингэж дэрвэсэн байна. Тийм бас тий. За нөгөө талаа. За одоо бодъё. Би болохоор ийм сормосны будаг ашигладаг. Caradium гинэ. Энийг бас би зүгээр л нэг дэлгүүрээс явж байгаад авцсан. Тэгсэн чинь айгуу сайн. Солонгос бичгтэй нэмэртэй солонгос юм шиг байна. Made in Korea гэнэ. Тэгээд энэ болохоор бас айгуу гоё. Усны хамгаалттай. Тэгээ нөгөө ингээ бөөгнөрч будагддгүү. За юм болчих байна. Аим хөөрхөн нүдтэй. Тэгээд бас нэг сүүлийн үед нэмсэн юм гэвэл доод сормоосаа бас буддаг болсон шүү дээ. Яг нөгөө тасааг болохоор мартчихад байна. Нөгөө нэг сэн зэрэг гарах гэдэг шүү. Зэрэг нууч. Одоо би нөгөө талынхаагаа бодож байна. За нүд босон. Одоо хамгийн сүүлих уруул. Уруулаа би болохоор өглөө сойзоор цэвэрлээд тэгээ серум төрхөөд балм төрхөөд бэлтчихсэн байгаа. Тэгээ одоо болохоор ийм цагаан юм болоод байдаг болохоор энийг эхлээд цэвэрлчихэд. Энэ нэрээ Родион уруул хүрээлэгч байна. Уруул хүрээлэгч бол өстой заавал байх өстой уруулаа бодохтой. Энд бас юм гарчиж. Миний арсуг нь айгуу дайжгүй болцсон байсан. Энэ хоёр нь батг гарамтгай байсан заяа. 10 жилээс хойш. Тэгээд за тэр үе чинь төгссөн байлгүй яатсан бэлээ. Төгссөн байсан. Ажил хийжсэн. Тэр үед айгуу гоёлоод 100 хөдөө яваад ерөөсөө малгаагүй зөвхөн нарны тос түрхээд ингээд айгуу борлоод
тэр бодвол бас нарнаас яг амин дэм явсан байх. Нарнаас дэгээ авснаас бас басан баха. Тэгээд борлоод бас давхар за яах вэ? Давхар нөгөө ногоон цай хандлаад тэгээд хөлтөөгөөд дандаа ингээд нүрээ арчдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь миний батга айгуу гоё болцсон. Тэгээд би сая гинт санчлаа. Одоо бас тэгэж мөсөөр арчих хэвтэй юм байна. Тэгээ гоё болцсон байсан болохоор би бэлцээ. Ерөөсөө бутгагүй айгуу гоё арчдаг болцсон юмсэн. За энэ ч гоё өнгө шүү дээ. Би нэг шинээр авсан энэ өнгөний. Тэгээ арталтаа болохоор ингэж гоё уусгадаг юмтай. Одоо яг миний энэ саяны хүрээлсэн өнгө болохоор юу юм бэ? Энэ бодогтой айгуу адилхан юм байна. Энэ тийм. Энэ болохоор 405 Rosy Dior гэдэг нэртэй юм байна. Энэ сан ингэж л дуурайд байгаа юм да. Ийм өнгөтэй. Одоо энийг энэ төстэй байгаа болохоор би энэгээр бодчих гэж бодож байна. Уг нь болохоор шууд энэ глосс түрхэж гэж бодсон. Энэ айгуу гоё гэхдээ. Ямар ч өнгөхгүй, арчсан ч ингээ ямар ч өнгөхгүй, жоохон чагаан өнгө байхгүй гэсэн мөртлөө бүр уруулыг үнэхээр гоё харагдуулдаг. Тэгээ бас жоохон юу юм бэлээ? Бомбоолгогчтой юм бэлээ. Жоохон ингээд час гэдэг байхгүй. Түрсэн чи арай өөр юм байна. За юм болж. Энд яг юм гарсан байгаад байна. Мист. Энийг цацъя. Би энийг арилгаж чад энэ глоссоо түрхэж үзүүлэх үү? Саяны түрхсэн уруулын бодог гэдэг айгу гоё өнгөтэй байна. Биш өнгөтэй гэнэ. Гоё амттай, үнэртэй. Ингээр яг хамт нь мэдрэгдээд. Тийм жимс чимшиг чихэр чимшиг. За арилгацсан одоо энийг түрхэж үзье. Энэ бас 001 гэдэг үг. Ийм том. Тэгэд иймэрхүү глоссыг гоё. Нялж түрхүүлэх гоё гэдэг юм аа. Гоё харагдаж байгаа зурвал уруулыг айгу гоё харагдуулт юм билээ. За юм байла. Одоо тэгээд үсээ янзлаад гаранда. За ингээд миний өдөр тутмын бодол нэг иймэрхүү байдаг. Тэгээд үзсэнд баярлалаа. Баяртай.